За hi guys, юу цаана удаан хугацаанд бичлэг хийгээгүй байж байгаад тэгээ өнөөдөр гівэнд бичлэг хийх онгот маань орж ирлээ. Хүүтэн болж байхад би дандаа ер нь бол зуны юмнууд загсан заяа. Яагаад гэвэл тэгвэл би маргааш Жакарта орно гэж байгаа. Тэгээд 40 өдөр ачаагаа бэлтэн гэж угаасаа зав гараагүй. Тэгээ сайн ачаагаа бэлтэх гээд бижээснаа гівэнд за ер нь бичлэг хийж идэггүй доторхойгоо авсан юмнуудаа харуулъя гэж шийдээд ер нь бол нэг 10 хэдэн ширхэг юм загсан байгаа ийм л зөө. Тэгээд одоо эхнээс нь зодлоод явцгаая. Би бараг өөрөө ч юу загснаа мартцсан. За эхний бараа. Явж байгаа гол шалтгаан нь гэдэг тэгвэл найзуудтайгаа явж Blackpink-ийн тоглолт үзэж байгаа. Тоглолтонд зориулаад өмсөх юм авсан байгаа байхгүй юу? Rose-ийн number 1 girl гэсэн бичгтэй фотолог. Материал нь бол даав материал юм. Ер нь бол амар дэж үү. Оюут литер нь ч гэсэн цэвэрхэн. Нэг ээлэг авсан чинь нэлээд том болчих шиг болох юм. Тэсний өмсөд. A few moments later. Ер нь бол нэг иймэрхүү харагтаар байна. Тэгээ миний ер нь бол Blackpink-ээс хамгийн дуртай гишүүн маань болохоор Rose байгаа. Ингээд доош нь юм унсаахгүй юу? Би тэгээ нэг фотологийнх нь цаас унсан байх гэдгсэн чинь яараа ийм хоёр хөөрхөн фотокарт. Дараагийн энэ болохоор миний зүгээр өвөл өмсөх, өөртөө өмсгөө тавсан цамц ирсэн байна. Материал нь ямар гоё юм. Яараа энэ надад өнгөн амар таалагдсан байхгүй юу? Өвөл гэл тэгэнгүүт дандаа нэг хар бараа өмсөд хаж хаашаа ингээд тэг миний өвлөө нэг бол бэж нэг бол бахан хар утсан өндөр нь гэхдээ амир нөгөө хятад барааны өнөртэй байх. Дараагийн бараа зодолцоо. Би бүр юу загсан нэрээ өөрөө мартцсан. Баахан зуны юм загснаа бол мэдээд байгаа. Миний юу шүү дээ. Бикини ирсэн байна. Ийм усны хувцас юбхтэй алчууртай дэж төрсийг гэдэг. Дараагийн бараа маань юу юм бэ? Үгүй загсан тоглолтоо үзчихэд тэгээд найзуудтай хамт цаашаа Бали явах гэж байгаа байхгүй юу? Балид очиод өмсөх хэдэн бас палаж захиалсан байна. Энэ нь болохоор энэгээр ингээ уурчдаг заяа. Тэгээ уяад энэгээр ингээ товчлоод тэгснээ нуруу нь ингэж гардаг. За дараагийн загсан юм маань сарл телефон дээр өмснө гээд нэг юм чихвчэг юм загсан ахгүй юу? Тэгвэл бол энэ малгай өмсгөр жоохон халууцаад гэхдээ биний нэг чих салхи авахаар ингэ жоохон янгинаад идэг юм. Энэ тэгтээс тэ хөөх юм. Киява. Дараачих нэг юм хайрцагтай юм байна. Юу загсан юм бол юм хайрцагтай. Нүдний шил юм уу? Би нэг 2 нүдний шил загсан. Тэгвэл бол би ер нь зунжангаа нүдний шилгүй байсан бохгүй юу? Одоо нэг халуун орон руу явах гэж байгаа юм байна гэд нэг шил цаглаа. Сүртэй хайрцагтай юм байна. Тэгээ дотроос нь нэг юм шилний алчуурлалтаа гарч ирж байна. Энэ ихт ямар сүртэй юм бэ? Шил нь болохоор юм. Энэ болохоор хар биш, буран хөтэй шил ахгүй юу? Энэ ихт амар хөөр харагдсан. Нэг ингэж харагдах нь байна. Хайрцан дотроо заяа шилнийх нь юм гэр байна. Нэр хөөрх юм. Тэг ингээл хийчих юм байна. Юу юм бэ? Би нэг далайн ирэг дээр явах юм чи ингээд ер нь бол зүгээр нэг юм углааш шиг юм загсан байгаа. Зүгээр ингийн. Тэгээ бас цүнх тэгээ бас нэг малгай загсан. Тэр нас ирсэн л байгаа. Энэ гэхдээ ямар хөөрх юм бэ? Зүгээр ингийн. Би гэхдээ энэ зүгээр нэг амар хальс шиг юм ирэх байх гэсэн чи уул мулны дээр амар дэж юм шин. Дараач нэг юм жижиг юм байх юм. Ийм эмэг байна. Би нэг бас нэг ягаан хөтэй дресс тагсан баггүй юу? Тэгээ тэрэн дээрээ хослуулаад нэг юм ягаан хөтэй юм авсан баг. Хөргөж жоохон шалчиж. Нэр миний хумсны өнгөтэй амар гоё зөгцөж шин. Энэ нэг таваа дээр бараануудаа захиалчаад төлбөрөө хийх гэж байхад нэг баахан жижиг сажиг юмнууд ингээд доор нас нэг жоох хямдралтай өнөр гарч ирдэг шүү дээ.
Тэгээд тэрүүнээс нь авсан. Дараач дахиад нэг юм хайрцагтай юм гарч ирж байна. Нэг юм палмастер шиг хоёр юм байна. Би тэгтээ энийг тол барилгадаг юм билүү гэж бодоод ах юм. Дараач юм шорт силк материалтай. Дээгүүрээ нэг юм цамцтай. Надад өнгө амар таалагдаад авцсан. Бас материал нь бол дэжгүүл юм байна. Утаснуудыг ингэж янзлахаар тэгвэл жоохон утаснууд ил гарчиж. Энэ нөгөө миний яган палаж. Зүгээр л бас нэг далайн ирэг дээр өмсөе гэж бодоод хүзүүгээрээ уйдаг заяа. Тэгэд ингээд артлынхан нуруу нь ингээд жоохон гардаг, жоохон урт. Далайн ирэг дээр нар жаргаж байгаа үед зураг даруулбал гоё харагдах байх гэж би бодсон юм. Тэг өнгө нь бол өстой гоё юм. Тэг материал нь болохоор нэг тийм стрижтэй юм шиг. Дараа нь тэгээд өмсөн зургуудаа ингээд хажуу тал дээр ингээд тавьчих. Нөгөө нэг малгай маань байна. So funny. Далбар малгай чинь нүүр ингэж хамгаалахаас гадна хүзүү мөр зэргийг бас түлхтгээс хамгаалдаг. Тэгээ тийм болохоор юм болохоо згсэн. Тэгээ тийм дээрсэндүү заяа. Ингээд ийм том нэхмэлтэй. Дотор талаараа ингээд чангалаад суллаад өмсчихдээ юм. Одоо нэг 3-4 хүн юм үлдлээ. Надад эсвэл юм бүрээсээ амар хэрэггүй. Тоглолтоо бид зөв нь бол жоохон ардаас үзэх байхгүй юу? Тэгээд таваа бүлгээ bijсэн чинь уцанд хийдэг заяа. Ингээд нэг дуран шиг юм байсан. Нөгөөх нь ингээл амар реклам үзэнгүүд амар татдаг. Би тэгээд юмыг яаж мэдэх гээд туршиж үзээг авсан. Дараа нь би яах гэж захиваа гэж бодсон л доо би жоохон скамдэлсэн байж магадгүй байх гэж. Утсан дээрээ ингэж бэхэлдэг нэг юмтай байна. Альчууртай. Тэрс энийг юм туршиж үзнэ юмыг яаж мэд болчих юм бэл лүү. За дараач нь цүнх байна. Ийм нөгөө нэг жижиг дөрвөлжин арьсан цүнхнээс илүү зүгээр нэг ийм бич дээр ингээ үрээ явчих. Нэхмэл юм цүнх зүгээр ах гээд тэгээд арайд эн чинь тэгээд ингээ жоохон сунчин юмнууд чихвэл ингээ бүгдээрээ орчин. Энэ амар зүгээр санагдсан. За энэ болохоор дахиад нэг нүдний шиллах гэж би бодоод ах юм. Тэгэл ингээл малгайгаа өмсвөл ингээл цүнхээ үрэл энэ шилээ зүгэл ингээл явах юм шүү дээ. Одоо сүлээсээ 2 дахь асал нэг хэрэггүй юм хэрэггүй юм биш үсэн мэнэ. Ийм хавчаар юм загснаа ч магадгүй. Нэг тоглолтоо үзэхдээ энэ ягааны зүнэ. Нэг нь ягаан дрессэн дээрээ нөгөөх нь бэж дрессэн дээрээ. Одоо хамгийн сүүлийнх нь одоо би малгай талтай. Ягаан хөрхнийгөө зүчт юм. Хамгийн сүүлийнх нь ийм хамгийн том хайрцагтай нь байгаа. Чин бас хайрцан дотор хайрцагтай байна. Light stick захиалсан. Ягаад урдаас захиалсан бэ гэдэгт өгөх юм бол яг тэндээс нь pop-up store-оос нь амар үнэтэй ах юм бэлээ. Би тэгээд энийг урдаас захиалахдаа бас нэг 89 үлээ 99 үлээ. Ер нь л нэг ойролцоогоор 50,000-аар захиалсан. Яга ингээ барь авчих юм шүү. Blackpink in your area. Click bada bim bada boom. Амар хөлхний юм ирэх байх гэсэн чинь дээчгүй шүү. Гүнээр үнэхээр нь дээчгүй шүү. Эндээ ингээ хийдэг Blackpink гэсэн оос. Pop-up store-оос юм авъя гэдэг юм уус амар очиртай байна ах гэж бодоод ер нь л цаг магаа хэмнээд мөнгө санхугаа хэмнээд тэгээ дээрэс нь нэг чинь би нэг л өдөр тоглолтын дээр хэрэгжилчээд барыг дахиж гаргаж ирж ингэж явахгүй штэ. Би нэг тэгтээ 5 ус захиалсан чи яагаад энэ дээр Made in Korea гэж бичсэн юм бол so interesting. Би тэгтээ бүр ингэ тоглолтоо үзсэн бүр амар тоглоод байна. Тэг би 2 батар орно гэж бодсон юм аа. Oh my god. Look at this. Энэ
энэ дээр бас Blackpink гэж. Ямар хөөрхөн юм бэ? Тэд би зурагтан дээр нэг дуу тавих хэрэгтэй юм. Аа. Тооныхаа үгээр анивчаад байна. Одоо маргааш явах хацаануудаа бэлтлээ. Явж хурдан Blackpink-ийн тоглолтыг үзлээ. За энэ бичлэгт хамтсан баярлалаа. Баяртай.